гэж юм гэж. Тэр энэ дотор бол хүний бид хэрэгтэй маш олон биологийн бодисыг агуулдаг. Жишээ одоо ферментүүд байна, хоол боловсруулалтанд оролцдог тийм ээ. Хүний дархлааны одоо иммуноглобулин гэж ярьдаг. Хүн ням бактерид холбогдож устгах чаддаг тийм бодис агуулдаг. Маш олон эрдэс давсууд агуулдаг, гормон агуулдаг тийм ээ. Хүнийг одоо жишээл арьсны нөхөн төлжилтийг сайжруулдаг тийм гормон хүртлийн дотор явж идэг юм аа. Тэгэхээр энд одоо хэрэгтэй зүйлээ бити хаяач. Нэгдүгээр ойлгох тийм бай тийм. Нэрээ тийм бай. За хоёрдугаар тийм бактери байдаг гэж яриад үгүй байна. Яг нь за яг энийг бол хоёрдугаар хэсэг яриад тийм ээ. Нэгдүгээр энэ бол хүн дүүрт нь хэрэгтэй юм байна тийм ээ. Танд бол ямар ч гай болохгүй байна. Ерөөсөө тийм ээ. Залгаад аа гэсэн үг шүү тийм ээ. Наад зах нь гэхэд хотоодны шүүсийг одоо дарангуйлаад шүлтлэг болгож идэг. Одоо энэ хүртэл хэрэгтэй байх нь шүү дээ. Хоол бус өчнөө олон үүрэг байгаа. Тэрийг яг цаг багцаас төвччих гэсэн үг шүү тийм ээ. Нөгөө тал дээр одоо таны шүүс өрөөлөх хүнд тус болохгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Яа. За. Энэ юу гэдэг гэхээр та эрүүл гэдгийг яаж нотлох юм бэ? Хэн нотлох? Жишээ нь одоо энэ аяг байна л та жишээ энэ аяг бол ариутгагдсан уу? Тийм ээ. Энийг мэдэхгүй. Жишээ шүү дээ тийм ээ. Жишээ одоо олон нийтийн газар зоогийн газар бол хэн төртэй орж л байгаа шүү дээ тийм ээ. Одоо шууд цайны газар орлоо гэхэд тэр аягийг ариутгсан гэхэд хэн баталгаа өгөх юм тийм ээ. Тэгэхээр одоо энд бол шүүс үлдлээ гэхэд энд бол жишээлбэл ням бактери байхгүй хэн нотлох юм. Мэдээж байгаа юм ойлгомжтой. Ягаад гэвэл жишээл монголчуудад одоо хуамын дунд 80% нь хеликобактерийн халдвартай гэж нотолсон тийм ээ. Одоо энийг хэн хариуцах чаа гэвэл бас асуудалтай. Түүнээс гадна одоо шүд цоолох өвчин гэж байгаа тийм ээ. Кариес гэж ярьдаг. Энэ бол нэгээс нь халдвар төвчөнд ордог л доо. Ягаад гэвэл одоо хүний амны хөндөд байдаг стрептокок гэдэг мэргэжлийн нэр томьёо тийм бактери байдаг гэж байгаа. Энэний одоо антибиотикийн зохисгүй хэрэглэн дээр болоос энэ бактери хувьсаад илүү их хүчил үүсгдэг чадвартай болоод хүний шүдийг цоолоод эхэлж байгаа. Одоо энэ хүртэл дамжих боломжтой гэсэн. Түүнээс гадна бол өчнөө олон вирусууд байгаа л да. Одоо шүү томгийн вирус хамгийн одоо түгээмэл мэддэг. Түүнээс гадна одоо дутуу одоо жирэмсэн ихчүүд дутуу дөрдөг, өсөлтгөө болгодог цитомегаловирус гэж байна. Аденовирус нүдний ханаад хүртэл тийм ээ. Одоо эж томгийн ханаад гэгч байна. Одоо маш олон төрлийн вирусууд байна. Бараг ихэнх том одоо вирусууд чинь агаар услын замаар халддаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ бол бүгд энэ нэг шүсээр дамжин халдах боломжтой гэсэн. Сайн ч юм байна, муу ч юм байна. Тий. Тэгэхээр одоо битгий шүсээ хаяач гэдэг нийгэмд уриалж байгаа. Өнөөдөр миний хамгийн их ярих гэж байгаа юм бол сүрийн өвчин. Сүрийн өвчин одоо хүмүүс ч одоо ингэж байгаа шүү дээ. Зөвхөн шүсээ биш цэрэг бас хайж байгаа шүү дээ. Цэрэн дотор юу явж байгааг нөгөө бактери явж байгаа. Сүрийн бактери. Хачнаа гадаа бол хүйдэн хөлдчих байл үдэ бактери гэвэл үгүй. Сүрийн бактери одоо манайх бол амралтын нэр томьёос микобактери гэж нэрлэдэг. Одоо Улаанбаатар хотын агаар сайнд 40 юм үрдийн байгаа хасах 40 тийм ээ. Энэ хасах 40-д сүрийн бактери 50 жил амьд байдаг. Тэгээд одоо энэ жил бол бүр дулаахан болж байгаа гэж. хаана газар хэсдэг шүү дээ. Тэгэхээр бактери бас идэгтэй л байна. Түүнээс гадна одоо тоошоргоод игдээд ингээд хэмхний ам хамрал орж байгаа шүү дээ тийм ээ. Тэгээ одоо гудамж талбай ялангуяа олон нийт зөвлөрдөг одоо жишээл автобусны бодлого нийл одоо нус шүс цэр байж идэг шүү дээ тийм ээ. Энэ асуулт асуухгүй гэсэн. За тэгээд шүсээ хаяхгүй байхыг уриалж байна гэж түрүү ярьсан тийм. Хайж байх явц болоод хайсны дараа ч гэсэн бактери байдаг гэж ойлгоод агаар тэгтэж байгаа тэнд бас байна гэсэн. Яг яаж халдварлаж байна? Одоо жишээл ингэж байгаа шүү дээ. Одоо жишээл шүсээ хаяхад одоо том ширхтээ шүс мэдээж харагдах тийм ээ. Ингээд унаж байна тийм. Харагдахгүй та манамцар байдлаар үүсч байгаа бас байгаа шүү тийм ээ. Энийг тоож байгаа юм. Жишээл одоо хоёр найз ингэ зэрэгцээ явж байхад нэг шүсээ хаяхад эсвэл магадгүй салхи сөрөхөд тийм яг энэ нэг тохиолдол ах. Тэгэхээр таны агаар услын замаар ингээд таны амьсгалын зам руу урж байна гэсэн үг шүү дээ тийм ээ. Маш их юм байдлаар. За өөрийгөө хамгаалахын тулд тэр хүн мэдээж гадаа орчин нөхцөлд гадны орчин нөхцөлд бол маш олон төрлийн хүнээс гардаггүй гэдэг одоо байгалийн ч гэсэн олон бактери нөхцөл байдал зөндөө байгаа. Энээс хүн өөрийгөө хамгаалахын тулд бас нэг урьдчилан сэргийлэх арга гэж байх уу дархлаагаа дэмждэг ч гэдэг юм уу тэр бактерийг авахгүй байх боломж байна уу? Одоо юу хиймтэй хамгийн чухал асуудал бол сэргийлэх байгаа шүү дээ тийм ээ. Сэргийлэх гэдэг бол өөр өөрийгөө амиа бодох шүү дээ. Харин тийм. Одоо олон түмэнд хамаатай асуудал учраас илүү их одоо бусдыгаа бодох асуудал их чухал тавьж байна. Мэдээж маск зүгээд явж явах
Гэтэ хүн 24 цагаар одоо байнга масктай явна бол хэцүү тийм ээ. Тэрээс нь одоо нэг маскыг 2 цагаас илүү зүүх ёсгүй. За тэгэх юм бол одоо 2 цагаас илүү байх юм бол хүн өөрт нь эсрэг байдлаар үйлчлээд эхэлнэ гэсэн үг шүү дээ тийм ээ. Одоо ам хамар чиглэг байх тусмаа тэнтэй одоо бактериуд одоо ам хамрын ойролцоо урган, мөөгөн зурган гэх мэтлэн ийм сөрөг дагуултай учраас байнга масктай байх болцоогүй. Тэгэхээр өдөрт одоо юу гэдгийг дор хаяжил 5 6 7 8 10 маск зүүн шүү дээ. Тэгээд дээрэс нь энэ одоо юу гэдгийг хүний нөгөө нэг буруу зуршлаас шалтгаалсан шүлс хаях рефлексүүдээс их байх шиг байна. Одоо жишээ нь тамхич гэдэг. Тий, ер нь бол шүлсээ хаях бол одоо хүний сэтгцийн зан төрөв байдал хвшилтэй хамаатан. Одоо тий одоо үйлдэл бодлоо алдмал үйлдэл гэдэг ч юм уу тийм ээ. Тиймэрхүү шүлсээ хаймаа санагдав. Хэрэглэгдэхгүй өгнүүд хэлж байна. Үйлдэлт бодол алдмал үйлдэл. Тий, датсан байхгүй жишээ одоо хүн бай хэсгээд уцаа шүүрдэг шиг л байхгүй тийм ээ. Одоо та сая тамхи гэдлээ тийм ээ. Тамхи татсан хүмүүс одоо тамхи татдаггүйс хамаарахад илүү шүлсээ хайдаг. Яагаад гэвэл одоо тамхи бол одоо жишээл ойролцоогоор 4000 гаруй хортой заавалдаг. Тэрнээс 200-аас баггүй хорт хавдар үсгдэг хортой нийтлүүдийг авалдаг гэсэн. Энийг одоо хүн эхлээд амны хөндөргөө орж байгаа шүү дээ тийм ээ. Утаас орж байгаа. Тэгэхэд амны салстын утаа хортой байцтай цочирж байгаа гэсэн. Тэгээд ихээс сардаг уу? Шүлс ялгаар нь ялангуяа ам хатаад байгаа юм шиг сонир мэдрэмж төрөөд эхэлдэг. Одоо хамгийн их мэддэг никотин байна тийм ээ. Тэр бол цэсний урсгалаараа орж ирээд шүлсний ялгаруултыг бас хэсгэн шүлсийг шингэлнэ гэсэн үг л дээ. Тэгээд ам хатж байгаа юм шиг мэдрэмж төрхөөрөө хүн тэрийг одоо амаа чиглэхийн тулд шүлсээ яадаг. Тэгээд шүлсээ яадаг. Бидний их хөдөлгөдөө болгоно тийм ээ. Ам хатаад байгаа учраас ам бохирдсан юм шиг мэдрэмж төрөөд эхэлнэ. Энэ үдий илүү шүлсээ хаях магадaltaй болно гэсэн үг л дээ. Энэ бол аль хэдийн тогтогдсон судалгаа л да. Тамхи татдаг хүмүүс илүү их шүлсээ хайнаа гэсэн. Энэ дадлыг яаж засах вэ? Шүлс хайдаг дадлыг. Нэгдүгээр танай хаягч байсан шүү дээ тийм ээ. За тамхигүй байсан гэдэг юм уу? Эрүүл мэндийн боловсрол хамгийн чухал байгаа даа. Энэ шүлс над нэгдүгээр хэрэгтэй юм байна. Хайвал бусдад 20 хоног сөрөг үр дагавруудыг авчрах юм байна. Гэдгийг эргэн бүр ухамсарлах хэрэгтэй байна гэсэн үг. Энийг ойлгоцсон цагт бол хүн мэдээж одоо за бусдад 20 хүрээ гэдэг мэдээж шүлсээ хаяхгүй л гэдэг тийм ээ. Гэтэ миний бодлоор би гэтээ буруу зүйл хийж магадгүй. Гэхдээ ер нь зүгээр ингээд ажиллаж байхад эмэгтэй хүмүүс шүлсээ хаях тохиолдол хор ах шүү. Цөм гэж үү? Ирчүүд л яста цанхаараа чайн ур таагуур чайн гадаа явж байгаа чайн. Тийм гэхдээ энэ нөгөө дадал зуршлыг зайлшгүй суулгах хэрэгтэй л гэж би хэлмээр байна. Та энэ дээр санагдчихсан юм шүү дээ. Ер нь бол нэгдэж байна. Энэ бол яг гендерийн асуудал биш шүү дээ, тийм ээ. Нийтийн асуудлыг ярьж тэгж байгаа яг ирчүүд бас энд бас анхаарах хэрэгтэй байх л да. Мэдээж бол гэхдээ сүүлийн үед тамхи татдаг эмэгтэйчүүдийн тоо тийм нэр авч байгаа. Тий залуужж байгаа гэдэг жоохон харамсалтай тоо баримтууд бий. Гэхдээ энэ утгаараа бас эмэгтэйчүүдийг өмөрөд байхад бас тийм ээ тийм. Хорт зуршил хэрэгжилж байгаа хүмүүсийг өмөрөхгүй шүү. Гэхдээ таны ярьж байгаа бас мэдээж одоо үнэлэлтэй. Та нөгөө нэг шүлс бол хэрэгтэй юм гэдэг нь төсгөлд нь хилээд өгч. Тэгвэл хүмүүс нэрээ энэ чи хэрэгтэй учраас хаяхгүй байх хэрэгтэй байна гэдэг. Одоо шүлс түрүү хэлсэнчлэн нэгдүгээр өөрт нь хэрэгтэй. Одоо жишээлбэл залуучууд одоо октод ч юм уу залуучууд шүлсээ хаяад авал байвал хайдгүй хүнтэй харьцуулахад илүү их үрчлээдэх гэдгийг ойлгочих нь шүү дээ тийм ээ. Тийм ээ. Өөрөөр арьс салстын одоо нөхөн төлжилтийг идэвхжүүлдэг юм одоо англиар хэлбэл epidermal growth factor гэж байгаа. Арьс салстын нөхөн төлжилтийн хүчин зүйл гэж байгаа. Энэ бол шүлсний улчирхаас ялгардаг. Нөгөө epidermal давхаргын. Тийм. Энэ мэдээж өөрт нь дутаад байх юм бол арьс нөхөн төлжилт байхгүй болоо. Хуурайшин одоо үрчлээд нөмг алдна тийм. Энэ зөвхөн арьс үс бас хамаатай шүү дээ тийм ээ. Үс шингэрн бууралт нь халдсан гэдэг ч юм уу тийм ээ. Тийм асуудал байгаа учраас одоо охтод бол хамгийн ач холбогдолтой бол хүчлээгөө тийм ээ үзэсгэлэнтэй байх чухал байх гэж би бодож байна. Тийм учраас хэрэгтэй зүйл битгий хаяа гэдэг. За үзэгч та бүхнийг бид өнөөдрийн наашид цаашаа нэвтрүүлгээ халдвар